За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хучлтын пленкийг хэрхэн хэрэглэх талаар бичлэг оруулж байна. За эхлээд хүлэмжийн дэх хучлтын пленкийг яаж хэрэглэж байгаа талаараа харуулъя. За хүлэмжиндээ нэг тал нь мөнгөлөг өнгөтэй, нөгөө тал нь хар өнгөтэй ийм пленкийг ашиглаж байгаа. За энэ пленкийг дундуур нь нугалаад тэгээд хамарныхаа хоёр талаас нь дунд нь зай үлдээж ингэж хучиж өгсөн байгаа. За ихэнх хүмүүсийн пленкийг хүлэмжинд ашиглаж байгааг харахад одоо иймэрхүү байдалтайгаар ашигладаг байгаа. За хамраа ингээд бүгдийг нь бол хар пленкоор ингэж хучиж тэгээд хар пленкондоо үрсгээ суулгах нүхээ гаргаад ингээд одоо үрсгээгээ суулгаж ингэж ургуулдаг. За ингэж хар пленкийг хэрэглэснээр одоо хар өнгө гэрлийг шингээдгийг та бүхэн мэднэ. Тэгээд хөрсний температур бол хит халдаг байгаа. За хөрсний температур хит халснаас хөрсөн дэх бичил биетүүдийн үйл ажиллагаа идэвхждэг. Ингээд хөрсөн дотор байгаа органик бодисуудыг бичил биетүүд задлж эхэлдэг. За бичил биетүүд органик бодисуудыг задлснаар халуун агаар аммоны хий ялгардаг байгаа. За энэ үүссэн халуун агаар аммоны хий зөвхөн одоо энэ бутны эргэн тойрны энэ нүхнээс бол гадагшилдаг байгаа. За ингэснээр аммоны хийгийн үйлчлэлээр таримлын одоо навчны үзүүр хатаж гандах. За цаашлаад одоо бут маань ургалт нь удааширч өсөлт нь зогсох. Бас таримл маань өвчнөд өртөмтгий болдог байгаа. За энэ үзэгдлээс сэргийлэхийн тулд би хүлэмжнийхаа пленкны хучлахыг та бүхний харж байгаа байдлаар хийсэн байгаа. За мөнгөлөг өнгөөр хийдэг нь. За мөнгөлөг өнгө гэрлийг ойлгох учраас хөрсний хит халтаас сэргийлж байгаа юм. За дунд нь одоо зай үлдээж байгаа нь нөгөө органик бодисууд задлсны улмаас үүсэх халуун агаар болон аммоны хий одоо том талбайгаас уурших нөхцөлийг бүрдүүлж өгж байгаа учраас таримлд үзүүлэх нөлөө нь бол багасдаг байгаа. За ингээд энэ хүлэмжийн дэх температур, хөрсний температур хэд байгааг бүгдээрээ харцгаая. За 22 градус орчим байна. За ер нь бол 18-аас 25 градус орчимд бол таримл ургах нөхцөл бүрддэг гэж үздэг. Пленкийг ашиглах нь хөрсний чигийг хадгалах, зэрлэг ургамал ургуулахгүй байх зэрэг олон ач холбогдолтой байдаг. За пленкийг хавар эрт хүйтэнд хөрсний дулааныг барих үүднээс хар өнгөөр нь, за зуны халуунд хөрснийг хит халтаас сэргийлэх үүднээс мөнгөлөг өнгөөр нь ингэж ээлжлэн ашиглах арга байдаг. За энэхүү бичлэгээр та бүхэн пленкийг хэрхэн ашиглах талаар зохих мэдлэгтэй болсон болов уу гэж найдаж байна. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.